Засан бацхан сонсогчтой ингээд 5 дахь өдөр болж байна ингээд чагсаалч дуусчлаа. Ер нь сайхан цаг үе маань ингээд зэгцрээд байгаа юм хаашаа мэдгүй. Зэгцэрч байна уу? Аха. Яа. Юмны үн чинь нөгөө нэг юу лээ. Дээр чагсаал болоод дууссан чинь 200-аар өссөн гэсэн шүү дээ маргааш нь. За саяны анхаа бол худлаа хийсэн юм аа. Зүгээр харилцсан юм аа. За тэгэд энэ удаад одоо нэг залуу хүн ирсэн байна. Би ер нь бол хөгшөөнтэй яриа гэж их боддیں۔ Тэгээд над дээр ч хүн болгон дандаа залуу хүн байгаа даа. Тэгээд өөрийгөө танилцуулаарай. Сайн байна уу? Өдрийн минь, орой минь. Зээл мэний ад заяана. За юу идэг үлээ. Аха. Би зээл мэн дээрээ харилцах үйлчлэгээгээ ахлаа явж байгаа. Доор сууж байгаа Карли өрөөний хүүхдүүдээ бүгдийг нь ахлаа явж байгаа. За тэгээд саяныхыг базаад хэлэх юм бол уцаар ярьдаг гэсэн үг. Өдөржингөө уцаар ярьдаг хүн байна. Тэгээд уцаар ярих ер нь ямар вэ гэхгүй. Яг одоор л уцаар ярихаа болцсон л доо. Юу гэдэг. Бүгднийг нь ингээд яах ёстой. Одоо өөрөө уцаар ярьсан шүү дээ. Тийм болохоор одоо өөр хүүхдүүд маань яаж уцаар ярих ёстойг зааж өгдөг гэсэн. Уцаар ярих болоод уцаар яриулт үлсэн. Яриулт үлсэн байна. За гэхгүй. За ингээд ажил мэргэжлийн тухай яриагаа ингээд дуусгацгаая. Тэгээ манай одоо зочин бол нохооны эксперт гэж байгаа. Тэгээ нохооны эксперт ягаад энэ удаад нохооны экспертийн энд ингээд сууж байгаа вэ гэхээр манай офс маань ингээд бүл нэмсэн. Гэтэ бүл нэмэхдээ хүнээр нэмээгүй нохоогоор нэмсэн. Тэгээд ийм хоёр ширхэг сайхан нэг ийм хар цагаан өнгөтэй нохоо ингээд офст маань ингээд гэр бүлийн гишүүн болоод ороод ирлээ. Гэтэ яг ингээд харсан ч одоо ингээд хэрэг офс нохой байгаад хамт амьдраад болдог байсан бол Улаанбаатарын одоо бүхэл офс нохойтой байх байсан бах та. Яагаад ер нь ямар ч офс нохой байдаггүй юм бол болдоггүй болоод тэгж байна. Ер нь бол боломжтой л доо. Манайх зүгээр яг иймэрхүү одоо хүний эрхийн ч юм уу эсвэл амьтны эрхийн талаарх мэдрэмж ч юм уу эсвэл үе уламжлалтаараа жоохон төсөөлөгддөг юм шиг үлээ. Тэрнээс биш болвол бүр ингээд тим соёл бол аль хэдийн суудсан. Гэхдээ энэ бол амар хичээл зүтгэж шаарддаг. Энэ ерөөсөө тим амар амархан юм биш байдаг байхгүй юу? Би бол ер нь хүн болгоны нохоо сонгож байгаа шалтгаан амар тийм энгийн юмнаас эхэлдэг байх гэж боддог. Гэхдээ энэ бол амар хариуцлага байдیں۔ Тэрийг ерөөсөө ойлгодог байх. Миний ер нь эргэн тойрны хинч ойлгож байгаагүй, манай гэрийнхэн ч ойлгож байгаагүй байгууллагаас ч гэсэндээ тал нь бараг дэмцснийх маань тал нь бараг ойлгоогүй байх гэж боддог. Тэгээ энэ талаараа л бид нэр ингээд нөгөө энэ хоёр дээрээ үнэхээр ирээдүй харж байгаа бол гоё цогтаа хөгжих хөстэй байхаа гэж бодож байгаа. Тэгэхээр юу ч жаалаа нохоог ерөөс ингээл гадаа нэг модон гурвалжин дэвштэй байшин дотор л гифтэл угац суугаал гифтэж явах хөстэй гэдэг юм хөвшмөл ойлголт байгаа болохоор ингэдэг гэж ингэж хэлж байна те. Тийм ойлголт бол манай нийгэм л хийчих тий. Байгаа л да яалч юу байгаа. Дээрэс нь зүгээр тийм ингээд бүр амар харгис ойлголтлог байлаа гэж бодоход ерөөсөө арай мохоо хэлсэн. Тийм нохооны тийм хэрэгцээ яаж хангагдах талаар ямар ч тийм мэдлэг гэхээсээ илүү жоохон тэгж мэдрэмж байдаггүй юм байна лээ. Одоо ингээд хоол иддэг, аялдаг тэгээ босод үе тэр нь ингээд нэг хөдөлгөөнгөө тоглоом юм шиг ойлгоод байдаг байхгүй юу? Тавилах шиг үү? Тавилах шиг. Стресс боол гэдэг шигтэй нэг юм. Эрзэний бөмбөг авчаал нэг жоохон базж байгаа шидчихтэй шүү дээ. Тийм хаяа ингээд гоё өхөр төрөө илчдэг. Тэгээ өөрөө ингээд завгүй үедээ тэр нохоонд ямар ч хэрэгцээ байхгүй юм шиг ойлгогддог. Одоо ямар нэгэн байдлаар за буруу үйлдэл гаргаад эсвэл ингээд танаас юм уу надаас ямар нэг юм хүсэгт нь тэрийг нөхөөс илүү өөрийнхөө хэрэгцээ хангацсан учраас энэ нохоод ч юм уу энэ амьтанд ямар хэрэгцээ байгаа юм бэ гэд тэрийг баг ойлгодгүй байж магадгүй. Энийг би юусэн амар муугаар хэлээгүү. Угаасаа нөгөө бидний ч юм уу амьдралд угаасаа тийм нэг үе байгаад байгаа байхгүй. Тэрийг угаасаа практикаар л даван туулдаг. Хизээж номоор юм уу ингээд хин нэгийг хэлээд хизээж даван туулдаггүй юм байна лээ. Гэтэ одоо ингээд нохоотой байх чинь ингээд хариуцлага гэж штэ. Одоо нөгөөд чинь гомдож өмдөл тий. Мэдрэмж дэрийн бас мэдрэх юм штэ. Хүүхдтэй болохоор угаасаа хүмүүс чинь тэгдэг үстэй тий. Хүүхд нь одоо юу гэдэг нэг уваа гэж уйлахтай эсвэл нэг уйлах нь хүртэл ингээд нэг өөр өдөө штэ. Яг үлсэж байгаа уйлалт нэг өөр ч юм уу тий. Тэгэл хүмүүс ч хүссэн хүсээгүй ингээл хүүхдээ care хий гэж сурдаг. Гэтэ нохоо бол ялгаагүй. Гэтэ яг нэг нохоо болохоор бас яг тэгдэм шиг юм даа гэхгүй. Яг энэ дээр нөгөө
тань хэлээдсэн үг хэлчихв. Нохоо нь ерөөсөө бас хүүхдтэй харьцуулахад жоохон хэцүү байхгүй юу? Нохоог ингээ нохоо гэж л бодох хэвээр, амтан гэж бодох хэвээр. Хүн хизээж нохоог хүн шиг харьцуулж болохгүй. Энэ нь нөгөө одоо гоё нэг ах нар их шиг нохоо юм чинь надаас доор гэсэн үг биш. Миний хүүхэд биш, хүн биш, харин зүгээр ингээ өөр төрөл зүйлийн нохоо. Эднэрт өөр дүрм үйлчлэн надтай адилхан бас тэрэндээ эрэхтэй. Тэгээд бит хоёр ингээ харилцан энэ нийгэмд орших ёстой гэж ойлгох ёстой. Ямар нэгэн байдлаар тэр эрхлүүлдэг тэгж ээж хэрэггүй. Харин хэрэгцээг нь мэдэрдэг, хэрэгцээг нь хангаж чаддаг ерөөсөө лидерийг л хүсдэг. Ямар ч нохоо. Энэ амар чухал. Нөгөө ингээ тий. Ерөөсөө ингээд уяад байна эсвэл ингээ харгисана гэдэг байгаа ш. Тэгэхээр тэгвэл ингээ бөөцөлгөөл байх хэвээр байна гэснээр баг ингээ өлгийтг нь холгүй ойлгоод идэх байхгүй. Тэг ингээ жоохон ингээд аар гаслах нь ч юм уу. Яачва иви ингэчлээ тэгчлээ инглээ. Энийг маань ингэчлээ тэгчлээ. Тэр баг өчигдөр миний хэлсэн үг нь гомцсон болоо ч юм уу те. Тэгж бодох гээд байдаг. Ерөөсөө тийм байдаг байхгүй юу? Тэр болон хүүхдийн хэрэгцээ хоёрыг бол айгүй ялгах хэрэгтэй. Яг хүүхэд чиг сурах ёстой, мэдэх ёстой, үе шатаад авах ёстой нөгөө амьдралын мөчлөг нь өөрөө яг хүүхэд чинь хүн болохоос яг адилхан гүлэг бас нохоо болох хүртлээ. Дээрээс нь биднээс болоод одоо ингээд гэрийн амтан гэдэг тодтолтой болцсон учраас бид нар бас гэртээ яаж амьдруулах ёстой вэ гэдэг дүрмээ өөрсдөө тогтоох ёстой гэсэн. Гэхдээ ер нь яагаад анханасаа ингээд нохоо гэрийн амтан болоод нөгөө хүний сайн найз болоод яач вэ гэхгүй. Бодвол одоо чонноос л үссэн багттай гэхгүй. Ер нь угшил нь бол адилхан л да. Угшил нь бол яалчгүй адилхан. Тэгээ нэг дээр үтэлтгсэн шуган тэ нэг агууд нэг хүн байжсэн чинь тэ нэг чон ирсэн чинь нэг хоол өгөөл тэгээ нөгөө чон салхаа байгаал. Одоо мэдхгүй яг юу болсон одоо би одоо тэр үед нэмэр байсан ш мэдхгүй ш. Тий яг ямар нэгэн байдлаар тэгээд одоо нохоо яг хүнд одоо яг ямар хэрэг болоод байгаа юм. Одоо яг нөгөө хөдөөмөдөө бол хэрэгтэй ш тэ. Нөгөө малах юм уу гэх нэг хамгаалш хамгаалал тэ. Одоо юу гэдэг нэг архичин яваалрангууд нэг гоцож мацаал нэг очиол нэг бариад авдаг ч юм уу мэдгүй. Хэрэгээ гаргаад нэг юм бие хамгаалагчийн одоо хэрэг бол гаргаад хотод яг энэ урбан соёлд яг нохоо яг ямар хэрэгтэй болцоод хүмүүс өөрсдийнхөө энерги цагаа заран байж тэ. Тэр нэг дөрөнхөлтэй өстэй амьтанд ингэж юм яагаад байгаа юм бэ? Ер нь чи өөрөө ч гэсэн нохоод шүү дээ. Ер нь яагаад чи нохоод байгаа юм гэхгүй. Би яг хайрлаж байгаа юм л да. Ер нь бол би бол гэр бүлээсээ харсан. Нохоо яагаад сонгосон бэ гэхээр манай дүү бол гуйсан. 5 жил гуйсан. Тэгээ яагаад гуйснаа өөрөө бол ойлгоогүй байх. Яг хүүхэд юу яаж гуйдаг үлээ тэрэн шиг л гуйсан. Тэгээд би хизээч тэрэн дээр заа гээгүй, ок гээгүй, харин ааваас ингээд сонголт өгсөн байхгүй. За тэгвэл хоёлаа ингээд нохоо сонгоё гэд. Тэгэхэд бол ингээд аавын сэтгэхүй бол ингээд яг Монгол аавын сэтгэхүй байгаа байхгүй. Ротвейлер, лабрадор гиснээ добермен гэдэг нэг тийм сүр хүчтэй хамаг энэ одоо ингээд хүний сайн анд эсвэл хүнийг хамгаалдаг эзэндээ үнэнч эсвэл ингээд ротвейлер жишээ нь ингээд эзнээ хамгаалдаг ч юм уу тийм байдлаар хараад байгаа байхгүй. Тэгснээ ингээс тэгдэм үү тэр үлтэр нь. Тэгнь ротвейлер бол үнэхээр бие хамгаалагч төрлийн нөх байхгүй юу? Зөв эзнийхэд л өгсөн ч яах вэ гэдэг. Тийм. Гэхдээ энэ нь болохоор яг ингээд тэрийг айгүй зөв удирдахгүй болвол зүгээр ингээд та одоо ингээд жоохон ингээд тэр эзнийх нь мөрлөө хаалгахад л ус хийх боломжтой нөх байхгүй. Тэр нохооны хувьд бол ингээд зөв зүйл хийгээд байгаа байхгүй юу? Хизээж тэр эзэн тийм юм зааж өгөөгүй тэрийг урамшуулсан байх юм бол тэр бол тэр нохооны хувьд зөв байхгүй юу? Ингээд би инстинктээрээ лоял гэдгээ батлаад байгаа байхгүй юу эзэндээ. Тэгэхэд нийгэмд бол хүлийн зөвшөөрөхгүй байгаа ч. Пялдаг нохоо юм да. Ротвейлер гэж. Тэгэл ингээд ерөөсөө ингээд нөгөө сул талыг нь анзаардаггүй. Жишээ нь тэр нохоо хэдэн килограмм хүртэл өсөх вэ? Эсвэл хэр өндөр болох вэ? Хэр жинтэй болох вэ? Хэр ус унах вэ? Ямар хэмжээний аашсан гаргаж болох вэ? Юунд бид нэр ашигладсан бэ? Ямар хэмжээний хоол идэх вэ? Одоо тиймэрхүү зүйлээ жишээ нь 2 охинтой хүн штэ. Одоо тэгэхэд ингээ бие хөтлөөд явж чадахгүй ч юм уу те тэр талаар ерөөсө бодохгүй сүрвчтэй гоё энэ бол угаасаа ингээ тийм нэг ингээ зүгээр номны юм яриад байгаа байхгүй юу. Тэгээ би тэр үед бол ингээ би гэлгээд хөрх манай лайкагийн аав байгаад нохооны ингээ төрлийг оруулахгүй юу. Ингээд энэ дундаж нохоо бид нар чи орон сууцтай амьдардаг зүгээр биш үү гэсэн чинь ерөөсө мөнгөн дээр л зүрээ гаргаж байгаа байхгүй юу. Махчсэн нохоо 350 мянган те. Миний авах чисэн нохоо 500-аар олдоод байдаг. Тэгсэн чи за 350-ыг нь авъя гэд герман авчаар авсан байд юм аа. Тэгээд би
тэрийг бол угаасаа над дээр ирсэн яаж байгаа ч юм бэ над дээр ирсэн тийм болохоор өөрхийн дээр хөвтэй. харин тий манай дүү ингээл өглөө 6 цагаас би гаргаж чаднаа гэхэд бол гаргаж чадаагүй хизээч гаргаж чадаагүй энэ 2 жилийн хугацаанд бол 5 цагаас гаслахт нь бол би сэрж илаа мананахаас сонсч ивэл баг уйлах байх. Харин тэгээд энэ үе шатаа би ингээд нохоогоо барыг тэрвэрэд би нэг 4 удаа үнэхээр уйлжсэн. Аав ээжтэй ингээд болохгүй байх ингээд би ингээд чадахгүй байх би ингээд муу эзэн байгаад юм ч юм уу. Хэрвээ ингээд энэ нохоо над байгаагүй өөр хүн байгаа тэр хүн гоё асарсан бол тэр нохоо ямар ирээдүйтэй байх болов гэл тиймэрхүү бодож байгаа байхгүй. Тэгэхэд манай аав ээж нь болохоор тийм бодогддог байхгүй. Болчлоо тэгвэл ингээд цагдаад хандвалчий л да наачаа уусаа цагдаагийн нохоо гэл тий. Тэр нөгөө хилийн юу чи эсвэл төмөр замын цагдаагийн тийм одоо нөгөө тусгаал байгаа штэ. Тийм шууд өчөөл доо тэгээд баг ингээд бүтлгүүцсэн бол хай гэж байгаа байхгүй юу. Тэрийг ол мэдээж юугаар хэлээгүү, муугаар хэлээгүү, гоёор хэлсэн. Надад ч гэсэн за үнэхээр ингээд цагдаагийн үнд хижээчүүл гоё ч юм уу тий. Тэгж бодогдчихсэн. Тэгсэн ч гэсэндээ аавч үлдээд уйлахын нэг бүх юмаа ингээд өстой зууралцаар агаал ингээд болгочихж байгаа байхгүй. Тэгэхэд бол ингээд муу нөлөөнүүд нь харагдаж байгаа. Жишээ нь орон сууцнд бол яавч тохиромжтой биш. Тийм том биетэй байхгүй. Том биетэй 30 ил хүртэл хөр манай нохоо амар өндөр. Тэгтээ туранхай хөрх юмд. Би л нэг жоохон нөгөө таргалуулахгүй гэж бодсон л да. Өөрөө тэгтээ бас жоохон гүүг сонирхолтой болохоор тэгээд идэм шүү. Тэгсэн чинь харин орон сууц дугаасаа бүтэхгүй учраас ингээ хүлэн ингээ нийлцэн гэх юм уу та. Архитектний эхний шинж тэмдгүүд угаасаа байгаа. Тэгээ тэрнээсээ салж чадаагүй тий. Энэ нөгөө агаар болгон хөдөлгөөнд дутагдахаар тийж байгаа байхгүй юу. Хэрвээ би гоё цуслангийн байшинтай байсан бол манай нөхөө жаргах гэсэн юм билүү тий. Тэгэхэд ингээд хэрэглэх одоо манай нөгөө эрэлтийн маань ингээд зах зээл ийм мэдлэгтэйгээс болоод тиймэрхүү зүйлээ хизээч авдаггүй. Тэгээд бүтлгүүтх юм бол угаасаа гудамжинд хаяна гэсэн бодолтой байгаа дэр болоод үнэхээр гонигтай үр дагавар хүрдэг байгаа. Тэгээд хоёлоо юу ярьж илаа? Амтны угшил ярьж исэн тий. Тийм. Яагаад хотод хүмүүс нохоод ичээд танилгаж байна л та. Яг ганцаардаад тэгээд хань татаад байд юм уу одоо яа вэ? Тийм. Тэгэл би бол одоо л миний нохоод иж байгаа зорилго бол үнэхээр би ингээд амтнд ичээгээд үдчихлээ. Ямар байд юм бэ нэг амар их юм сурж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь тэр амтныг би ингээд хариуцлага хүлээж байгаа, хариуцлагаа өөрөө дээшлүүлж байгаа гэж ойлгож байгаа. Би одоо хүн зүгээр ээжийнхээ бэлтгэлийг хийгээд байгаа юм шүү. Зүгээр шууд хэлэлтэй. Ер нь бол одоо яг 21-р зууны хэрэгцээ бол яг тэгж үсэж байгаа. Одоо өөр улсуудад ч юм уу те залуу гэр бүлүүдэд гэр бүл болоогүй байвал нохоо авахыг зөвлөдөг байхгүй юу. Тэгээ нохоон дээр сургалтын дээр ингээ ааш зан гарч ирнэ. Жишээ нөхөр нь үнэхээр дотроо ингээд тийм хийтэй хүн байж болно штэ. Ингээ тэр нохооны ингээд ямар ч тийм нөгөө хүлээцээ авахгүй зодох гэдэг аргыг ашиглаж болно штэ. Одоо тэгээд би ингмээр байна гэсэн чинь эхнэр нь юм аа зөвхөн би ингмээр байна гээл те. Тэгээд дундаа ерөөсөө үл ойлголцол гарна мэдээж тэр хүүхдээр яг гарах байхгүй юу. Ямар ч нөхцөлд нохоон дээр гарсан, мууран дээр гарсан бол хүүхэд дээр гардаг үйл явц учраас би биенээ таниад би биедээ ингээ хүлээн зөвшөөрөгдөж юм уу эсвэл ингээд одоо тэр нэг гэр бүл үүсгэх гээд байгаа штэ хамтарч амьдрах гэдэг гэр бүл чийж те одоо нэг хамтын л амьдрал юм да. За тэрэндээ ингээ яаж оролцохоо таних тулд аль алинд нь тэгж зөвлөлт юм лээ. Тэгээ тэрний шаардлага хангасан нохоон үйлдвэрүүд бол гараад ирсэн. Орон сууцны нохоон руу угаасаа бэдий. Ямар шин нохоо хөө нэг жижигхэн битнүүд нохоо. Тийм одоо Yorkshire байна. Манай пудлуудын миний үйлбэрүүд байна. Тэгээд одоо жинхэнэ нөгөө хөрхи жижигхэн померанууд байна. Чиваваны төрлүүд байна. Чивавач бас аюу олон төрөлтэй. Тэд нар байна. Тэд нар бол угаасаа гадаа байх ямар ч чадвар байхгүй. Зорилтгүй юу. Гарал шууд хөлдөж өгөх боломжгүй. Монголын үлийг чихвах батэс. Мэдээж гарна л та. Гэхдээ нөгөө манай одоо нохоо жишээ нь гадаа үлдэж чадах байхгүй юу. Өс нь угаасаа тийм зорилттай. Гадна олон дотор under одоо коутных нь хэлбэр нь өөрөө тийм байдаг байхгүй юу. Гадаа хасаг 30 градус байвал тэр нохооны одоо ингээд өсний доторлого нь өөрөө ингээд хасаг 15 юм 10 градус хүртэл нь ингээд барихаар ингээд тийм нэг одоо курт одоо юу гэмдэ ингээд өөрийнхөө химийг тохируулаад байгаа байхгүй юу. Курт шиг ямар амар өстэй юм бэ. За юу. 100 жишээ нь хасах бишээ нэмэх 30 градусад тэр нохоо одоо тэр арьсан дээрх градус нь нэмэх 20 ч юм уу те тэгж ингэж арьсаа хамгаалдаг байхгүй юу. Тэгж ингэж хичнээн одоо амьсгаацсан ч гэсэндээ тэр нохооны тэр одоо
илүү нөлөөлөхгүйгээр өөрсдөө зохицуулагддаг байхгүй. Манай бидний одоо арьс шиг ч юм уу те. А тэгсэн чинь голден жишээ нь ингээд хусчдаг байхгүй юу нөгөө эцдүүд нь. Тийм. Хусчдаг. Яа хусч байгаа гэхээр халуузаж магадгүй гэдэг байхгүй. Ийм бид нэр ингээд баг өвлийн күртэгтэй байсан бол яах байсан бэ гэж тэгж ярьж байгаа би эцдүүдийг амар сонсч ирсэн. Тэгэхэд тэр нохоо угаасаа маш олон зуун жилийг хагас байна уу, нэмэх байна уу хэмүүдэд өнгөрөөцөн нохоо байхгүй юу. Нохо тэгээд ингээ өөссөн. Тийм бахад чинь ингээд хусах тоолонд тэр нохооны арсны функц нөгөө алдагддаг гэсэн үг. Тэгээд жинхнээсээ хит халуун хим арсан дээр үүсгээрээ арсны асуудалтай болчдөг гэсэн үг. Батг гарах юм шүү дээ. За тиймэрхүү юм болно. За одоо батг гэх юм чааш. За нэг тиймэрхүү нэг. Одоо нэг 400 500 мянган нохоонууд яг хуу тийм байд юм байж. Нөгөө нэг үнэгүй нохоонууд яах вүлээ. Одоо нөгөө нэг манай банкар гэлээд шүү дээ. Яг үндэ банкар хвшилтэй нөгөө нэг юм мэдгүй их цусна л их холилдсон юм шиг байна. Тэгээ нэг юм. Та зүгээр гудамжны миксийг л ярьж шүү дээ. Гудамжны гэдэг бол нэг тийм гоё үйлдэл байд юм шиг байна. Нөгөө нэг юм айлуудын хашаанд нэг сайхан уюулаа байж байдаг шүү дээ. Нэг хүн явангууд нэг хашныхаа завсраар нэг сайхан гоцчаал гэвтчихэд гэхдээ тэр нөхдөөдийн тухай ярэ. Одоо чинь ингээл гадуур одоо гэр хорооллоор өдөр ч юм уу те явангууд чинь нэг юм айцтай байдаг шүү дээ. Нэг хаанаас гинт нэг нохоо гарч нэг хонго ингээд хазаад авах юм бол доо гэл те. Тэр хэд яг яагаад ингээд дайраад нэг хүн ингээд барих гээд ингээд гоцч муцаад ингээд уурлаад байдیں۔ Ерөөсөө л амьдралынх нь тэр нохооны хувьд бол амьдрал ерөөсөө л гинж байгаа байхгүй. Гинж тэгээ тэр хашааны цаагаар өнгөрч байгаа хүмүүс өөр юм байхгүй. Яг гүлэг байхдаа анзаардаггүй байсан учраас ингээл бас гаслан ингэн тэгэн шээс одоо тэр чинь ингээд шээс баасан дээрээ л амьдарч байгаа нохоо байхгүй юу. Яг үндэ тэгээд нэг угаацаар хооллогддог. Ерөөсөө өөр ертөнцөө ахгүй тэгээ нэг гасалгаар нэддүүд нь таахгүй тэр ирээрээ ингээл өсөө тамраад нохоо жууг нь ингээд хөдлөх ёстой шүү дээ. Бид нэр ингээд хөдлөх ёстой. Одоо жоохон мухаар хэлээд цунг болцсон үний бүхс нь ингээд илэгдээд одоо цаордог штэ. Цаордог байхгүй юу? Манай эмээ сонг гэсэн. Тэгээд яг тийм асуудал бол яага инээч вэ? За энэсийг таслаа. За байлээ. За нохооныхоо тухайг ярьж байгаа. Яг тэрнтэй адилхан бидний ингээд бие чинь өөрөө ингээд суух босох гэсэн хөдөлгөөн байдагтай адилхан нохооч гэсэндээ хөдлөх хэрэгтэй байхгүй юу? Хөдлөх хэрэгцээ нь хангагдахгүй байгаа учраас хоол идчихэд энерги хаашаа гадагшлуулах вэ гэхээр ингээд цоройх ч юм уу хашаагаар давах гэх мэт үйлдэлүүд гаргана. Тэгээ хуцахаар нөгөө хүмүүс нь хариу үйлдэл үзүүлнэ. Тэр нь ингээд яваандаа өөрт нь ингээд тэгж эерэг мэдрэмж төрүүлдэг гэх юм одоо өөрөө нөгөө ад жаргалын тэр одоо гормон гэх юм цаашин тэгэхээр тийм нэг стимуляц өгдөг гэсэн. Тэгээд ирэхээрээ ингээд тэрэндээ урамшаад улам ингээд тэрийгэ хийгээд байдаг. Одоо хэрүүл хийж таашаал авдаг бол чинь гэсэн юм уу? За одоо тэрийгэ өөрөөсөө хэрүүл хийж боддог л хальтаа. Тэгээд одоо эцдүүдийнхэн зааж өгсөн зүйл байгаа байхгүй юу? Эцдүүд нь хэрвээ ингээд гадаа өөр юм дуртай болох ч юм бол тэр нохоо тэднэрийг ерөөсөө анзаарахгүй гэсэн. Тийм ялгаатай. Одоо жишээ нь бөмбөг дуртай болчих юм бол тэр нохооны хувьд бөмбөг болвол ингээд бүр амьдрал болчдөг байхгүй тийм ингээд жимд явдаг хүн жим нь одоо ингээд одоо happy ингээд болдог шүү дээ. Мөрөндөө донтчдаг шүү дээ. Тийм тэрнтэй адилхан ингээд гэртээ амарч агаад гарахаараа ингээ юу хийхээ нохоо мэддэг байхгүй. Намаа авч гарч ийн намааг дор ойж цаг ингээ гоё бөмбөөр гүйлгэн. Ингээл хамаг сүүл нөлөөл ингээл хэвээр адреналин нэстэ тулаал тэгээл бөмбөгөндөө ингээ баясаал гэртээ орж ирээд энэ чи миний уусаа амрах цэг учраас би энд хийх энерги чадлага хүсэл жалгагаа унтаж өгөөл эрхлээл эсвэл энэ тэрнгээр зүгээр л хөвтөж өнгөрөөдөг байхгүй юу. Ингиж амьдралын хэм маяг буюу ажлыг ингээ зохицуулаад өгчих юм бол тэр нохоо бол ингээ бид нартэй зүг амьдардаг. Тэгж чадаагүй учраас одоо муухайгаар хэлэхэд тэр эцдүүд нь ч хүртэл ойртож чаддгүй тэдний хувьд бол ингээд хүнлүү цараах гэдэг юм ингээ өөрөө ингээ ад жаргал болчоод тэгээ суларцсан нохоо тэг хүнтэй хамт байгаад гинжлэгдээ суларцсан нохоо ч өөр хамгийн аюултай. Тэрнээс биш гудамжны нохоо бол ер нь хамгийн аюулгүй юм та. Одоо тэрийг суларцсан нохоог бид нар хаяа гудамжных гэдэг штеп харагддаг байхгүй юу ингээ нүднээс нь л харагддیں۔ Гудамжинд үссэн нохоо хизээж хүнлөө ойртодгоо. Жинхэнэ станерээ арсалдаж нэг хашаанд уюулсан нохоо л хамгийн түрүүнд ямар ч айцсгүйгээр хүнлүү юм уу хүнтэй байгаа нохоолоо ингээ тулж ярддаг. Тэг ингээ ямар ч айцсгүй алцуул алдсан л гэдэг юм шүү дээ. Ерөөсөө л алдсан л гэсэн баталтай. Тэгэл тэрнээсээ болоод алалцдаг байх нэ.
байх нэ. За тэр ингээд сонсож байгаа хүмүүс маань ингээд дараа гудамжинд нохойтой тарах юм бол одоо хашаанд уйлдаг нохойноос бол одоо цухтах хэрэгтэй. Одоо зүгээр нэг гудамжны одоо нэг зөлбөн гэдэг шиг нохойнод бас айх хэрэггүй юм байна. Тэд нар их чийл нохой байт юм шиг байна. Тэгээ уйлсан хоол ерөнхийдөө ингээд баг жокер болчтой юм шүү. Одоо хөрхий жокер л юм да. За жокер. Өөрөө яг тарих маань сая гүйсэнгүй л тээ. За тэгээд тэгвэл одоо Улаанбаатарын хашааны нохойт юм байт юм байж. Тэгвэл яг нэг хөдөө нэг мал дээр нэг хөвтчихэд нохой байдаг шүү дээ. Мэр мэртэй тий ингээд бүр хайрлуулж майрлуулсан. Хойлог. Одоо мэдхгүй одоо яатдаг чинь нэг дөрвөн нүдтэй мөдтэй гэл байдаг шүү дээ. Та тэр нохойнууд. Сая нэг банхар гэж ярьсан шүү дээ. Банхар гэдэг чинь ууг нь манай Монголын яг цэвэр оригинал үйлдвэр нахгүй юу? Нэр төрлийн манай нохой. Тийх гэдэг үстэй. Төвд банхар бол шал ондоо. Тийм. Төвд банхар бол шал ондоо. Монгол банхар бол нэлээд ялгаатай. Төрлийн ялгаатай. Ингээ харагдах байдал өөрөө ялгаатай, зан характер ялгаатай. Жишээ нь Монгол банхаар яг тал нутаг шаад ч юм уу тийм характер үзүүлдэг байхгүй юу? Жохоо ингээ налаасан, чийлэрсэн. Гэхдээ ингээд одоо жинхэнэ чоныг дийлж чадхаар бяртай байдаг байхгүй юу? Ингээ тийм нэг юу эдээ ингээд одоо үржүүлэгч нарын яриа ч юм уу те банхаар хизээж ингээд эхний ээлжинд за питтэй ч юм уу одоо Америкийн тийм зодоогоор одоо дамжуулж ингэж 100 жил одоо ингэж явуулаад байгаа пит гэх нохоогоо шүү. Тэд нар хөрх аймтай ууг нь бол гэр бүлийн мөртлөө тийм ингээд бидний нөгөө бас тэгэж муухай хүслийг хангахын тулд зодтолдуулдаг болгоод нэг хэдэн жилийн нөрийг үтцсэн. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд жоохон буцаж хэвэндээ орох гэж байгаа төрлийн нохоохгүй юу. Тэр хоёрыг хэрвээ одоо ингээд за муугаар хэлгээд зодтолдууллаа гэж бодоход пит ихэндээ яална. Угаасаа яалан 100-а тавьдггүй. Гэхдээ банхар өөрөө нөгөө ингээд урт хугацааны бяртай байхгүй. Бяртай учраас сүулт нь ял. Манай бөхчүүд шиг юм шүү дээ нөгөө санжаад ам шиг. Манай бөхчүүд бол тэгж байгаа шүү дээ ингээл нэг барилдаал нэг цагжангаа сайхан тэрвэрлэж байгаа л нэг ядраал өчт юм шүү. Тэгээ нэг хамгийн ядардаггүй нь ялт юм шүү. За тэр яг. Асуултаа эргээд орцгоё. Хөдөөний нохой байдаг шүү дээ. Хөдөөний нохооны амьдралыг одоо ярьж өгөөч. Нохоогоор яриулж байгаа юм шиг тийм. За яа. Яг энэ дэр нөгөө бидний нөгөө ойлгохгүй байгаа ингээд уяах гэдэг энэ нэг юм л нэг хотын соёл манайх дээр муухагаар үүсцэн дээр л үүсчихэд байгаа байхгүй. Тэрнээс ч манайх ч урт хугацаагаараа ингээд түүхээ бодох юм бол тайгын нохой тэгээ банхар гэ хоёр нохоотойгоо маш олон 100 жилийн нүрийг үтсэн. Тэднийг ингээд хөдөлмөрлүүлж ирсэн байхгүй юу. Жишээ нь банхар жишээ нь манай ингээд хонч нохой дээрээс нь хотоо хамгаалдаг үнэхээр яг ажил хийж байгаа байхгүй юу. Герман авчаар Германда хонч нохой байсан шиг одоо цагдаагийн нохой болоод үр бүтээлтэй байгаа шиг манайхт бол үр бүтээлтэй нохой байхгүй юу. Тэр ирээрээ агаар салхи болон хол доороо болвол хотын айлч нохооны доор хизээж орохгүй. Хөдөөний сайхан бяртай хүү шиг юм шүү дээ. За. Тэгээ нөгөө жоохон айгаад идэм шиг үлээ. Юу? Одоо юу гэмдэ гудамжны одоо ингээд нохоо ингээд юм чин хөдөө авч явахдаа за тэр нохоо олвол ингээд намайг 100 ч юм уу тэгэж боддог юм шиг байна лээ. Гэтэ яг тийм тохиолдол байгаа л ахalta. Гэтэ яг цэвэр нөгөө ингээд гоё ингээд налаацсан бас айлууд идэг штэ. Тэдний нохоог харах юм бол өнгөцс нь бүр ингээд цэнцээсэн. Тэгсээр нь ингээд хуцан мэдээж ингээд юуны одоо машины сургаар ч юм уу те. Харин эзэнтэй яриад ч юм уу ингээд ойлголцоод ингээд ирэхээрээ тулаад ирэхээрээ нөгөө аюулгүй хаалтан нарилаад ингээ бүр ингээд амар жинхэнэ теди бэр болчдөг байхгүй юу. Тийм нэг үүргээ ойлгоцсон, амьдралтайгаа уусцсан тэр ирээрээ ерөөсөө хамгийн жаргалтай нохоог бол би хөдөө байдаг нохоол гэж хүн юм биш үү наач маргатай. Тэр хүн шиг л амьдрдаг юм байна л да. Тэгэж бодгоо. За тэгвэл ийм нэг юм байна. Одоо нэг хүмүүсээ чинь нэг чи мууран тарьдаг, нохон тарьдаг гэх нэг талцуулаад байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо ингээд нохоо бол яг нэг бас шээсэн дийлдэхгүй одоо хүн амтай хаз ч юм те. Муур бол их аюулгүй юм шиг байна. Тэгээд жоохон цэвэрч юм хаашаа мэдэхгүй. Тэгээд одоо муур одоо авах уу, нохоо авах уу гэж одоо нэг хүн ингээд эргэлзээ бодоо байж ах юм бол ер нь яг аль нь яг ямар үдэ гэхгүй. Ялгаа нь яг ямар үдэ. Ер нь бол тэр хүний амьдралын юм аяыг л нөлөөлөх ёстой. Тэр хүн хэр ирч хүчтэй, хэр цаг зав гаргаж чадах вэ? Эсвэл хэр ингээд амьдралаа төлөвлөөд зохицуулж чадах вэ? Одоо хөдөлгөөнтэй өмжүүлж штэ уул хадаар явдаг ч юм уу ингээд элдв янзын хоббитай тэгээд ажил нь жоохон тогтцсон ч юм уу би өглөө оройдоо цаг гаргаж чадна гэвэл нохоо бол
тэр үнд бол бест сонголт болно. Тэгж чадахгүй. Гэхдээ би ингээд цуг амьдрмаар байна, амтан түжээж үзмээр байна гэвэл муур бол хамгийн тохиромжтой. Хизээж завгүй мөртлөө ингээд нохоод ижин гэж байдаг байхгүй. Завтай нь ажиллаа л гэж юм шүү дээ. Тийм завтай мөнгөтэй тэгээд өөрөө тэрэндээ хоббитэй гэх юм уу да. Тийм байж. За тэгээд саяны одоо хэлснээр завгүй мөнгөгүй бол тэгээд одоо нохоо авч гэж амтан тамлаад ивхвэ тий. Тийм анханасаа ер нь сонголт хийхгүй байсан нь дээр болов уу гэж бодож ин да. Гэж нохоо эксперт гэж байна. Тэгээд нэг орчин үеч яах нэг нохоод ижих амар хэцүү болсон юм шиг үлээ шүү дээ. Вакцин хийлгэх нөгөө нэг юугийн наваачаа тасалж хайн тий. Эрэхтэй нохоог бол. За спей хөнгөлнөө. Спей хийлгэнэ. Хөнгөн болгоод юм шиг байна. Тэгээд их хөдөлмөр шаарддаг юм шиг байна. Тэгээд одоо зүгээр л нэг юм хөөрхөн амтны нэг толгой хэлэлтэй нэг Instagram-д стори оруулах гэж байгаа бол одоо бити аваарай. Энэ бол үнэхээр үнэн шүү. Муурч гэсэн мэдээж арчилгаатай л да. Муурны зан хараач дээр болов. Гэхдээ нөгөө юу гэдэг вэ хөөе? Жишээ нь үстэй болон үсэхүү гэд бас үс нь унахгүйгаас шалтгаална. Дээрээс нь ааш занг нь бас баг зэрэг анхаарах хэрэгтэй. Муурч бас нохооно шал өөр амтан шүү дээ. Шал өөр. Би бол мууртай өссөн. Бараг 4-5 жил мууртай байлаа. Гэтэ би муурын амьдралдаа бүр ганц ч удаа усанд оруулж үзээгүй, ганц ч удаа үсэн самж үзээгүй. Тэгэл байж лсэн ерөөсөн муурлыг тавилах шиг л байж байт юм л. Тэг хаяа ирж нүур маччаал тэгэл нэг юм нэг хог навшаалж идэл мэдхгүй амар өрөдмөр тэг тэр нэг муур ингээ гიშгэл өгцөн ш зүйлтэй. Заац. Тэгээ дараа нь би нохоотой болж утсан. Нохоо маань бас дайруулаад өгцөн тэгээд. За. Ер нь тэрнээс хойш амтан гарч ер нь яах юм бэ гэж боддог болсон байгаа. Тэгээд. Сүүлдээ бүр аргаа бараад кактустай болсон. Болж гинөө. Кактус ч ихтэй нүг хамгийн арчлага багтай ургамал юм байлаа шүү дээ. 7 хоногт баг нулимцсан ч услагчд юм шүү тий. Үнэ. Бараг шүлсээ хийцэн ч баг нөгөөх нь ургаад байдаг. Тим төвчөртэй ургамал байсан тэгээд манай кактус маань үхсэн. Яагаад юм бол? Гэдэг нь яагаад вэ гэхээр би өөрөө нэг чиний төрөм хэлдгэр их завгүй мөнгөгүй юм шиг л байгаа юм л та. Тэгээд мэдхгүй одоо тэгээд өөрийгөө л одоо их нийлжинд одоо нэг нохоо шуушгэ авч явчаад дараа нь яа гэж бодож байгаа. За тэр яах вэ? За дараагийн эсрэг орцгоо ингээд орцгоо гэж өөр чинь ярих юм байсан уу? Нохоо мохон дээр байвал жоохон ярьчих юм уу? Нөгөө яг гоё нөгөө энэ тэндээс нь зулгаад байгаа болохоор маш их юм үлдчихаалах гэж бодож байна л да. Гэхдээ яг хөө зүгээр хөрхөн яг энэ иймэрхүү мэдрэмж өгчих юм бол яг нөгөө миний хүмүүст ингээд мэдүүлэхийг хүсдэг зүйл ч юм уу те хин нэгэн надаас асуух юм бол бас баян хилдэг юмнууд л гэсэн үг. Тэгэхээр яг энэ бол яг ихний ээлжийн нөгөө энгийн мэдлэг бол чадах байхаа. Элементарны мэдлэг бол хангалттай өглөө. Харин тийм байгаа. Тэгээд ер нь бол арай амтан гэдэг утгаар өөр үнцгөөс л харах хэрэгтэй юм шиг санагдтiin. Тэгээ нөгөө ингэсэн тэгсэн гэсэн юм бол бас үгүй гэдэг байхгүй юу? Ерөөсөө ингээ гүнд нь ороод яг эн чинь ингээд сонголт штэ бидний сонголт тэгээд ерөөсөө л бүр ингээд цохилох зүрхтэй амтан ингээ өөр дээр өргөж авч байгаа гэдгээ ер нь бол амар сайн ухаардаг байгаарсай л гэж боддیں۔ Ерөнхийдөө бол ингээ буруу юм ярьсан бол уучлаарай. Нохооны талаар бол нохоогоо уйдаг хүмүүс бол одоо их жоохон уралсан байхаа. За нэг иймэрхүү байлаа. Одоо ингээд нохооны эксперт гэсэн чинь нохооны сэдвэн дуусчлаа. Нэг өөр одоо юу вэ даа гэхгүй. Өөр юу байлгамаар энэ да та. Та юунд дуртай юм те? Энэ нэг та ингээд нохоонууд дээр амтан дээр ингээд фейлдсэн юм шиг байна л та. Тийм би одоо муур хөлжсөн нохоо хөлж утсан. Ургамал ч гэсэн ууг нь бас ингээд уйлтын гинлээ гэх юм чадааш. Мэдгүй яг ургамлыг би гайхаад байдаг хгүй. Яах вэ нэг хүчил төр өгч өгдөг л гэдэг л та тий. Гэтэ миний нэг хэдэн алга даруй метр квадрат дотор л одоо нэг хүчил төр өгч дутуул гэжтэй тий. Тэгэл тэр нэг юм навч мавчтай ядж яах нөгөөх нь тийм хөөрхөн биш тий. Нэг юм ургуулчаал нөгөөх нь өглөө болгоо нэг санж усалж маслал ямар тийм илүү нэг юм ажил шиг санагдаад байгаа хгүй. Тэрний оронд одоо тэрийг усалж тэрийг бодож авах хугацаагаа би ингээд өөр одоо нэг хэрэгтэй юм ч юм те хилмэл одоо сурдаг ч юм яадаг ч юм гэдэггүй. Тэгчүүлээр ашигтай санагдаад байгаа юм л та. Тэгэхээр надад болохоор яг ингээд өөрөөсөө өөр юм кэр хийх нь яг нэг дараа нь одоо залуу улсуудтай хүүхэд мөхтэй болонгууд яг бэлтгэл гэж харж болох бах. Гэтэ яг завгүй улсууд бол үнэхээр цагийн гар зовоод байгаа юм.
яг минимал амьдраад те бүр юу ч байхгүй те хумсаа авчлаа болов гэдэг шиг амьдрал өнөөдөр Монгол улс хөгжих юм шиг надад санагдаад байгаа юм л та. Болж байна. Хүн ер нь хэрэгцээгээ ингээ мэдэрсэн байхад л болох юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ч одоо юу гэсэн үг чи надаас илүү завтай мөнгөтэй гэсэн үг нохоотой гэхээр хобби ондоол гэсэн үг л дээ. Би ингээд өөрийнхөө нойрноос хумсалж гаргадаг гэсэн үг. Одоо жишээ нь өглөө болгонд заавал ч 6-ад би гарах хэвээр. Тэгээд орой бол 100-ны цагаар 2 цаг гаргана. Өвлийн цагаар би 1 цаг орчим гаргана. Заавал гаргана. Энэ бол заавал ерөөсөө дүрм байхгүй юу? Харин тийм нөгөө наа чинь амар хэцүү байгаа байхгүй. Одоо хүмүүс чинь тэрний орж нэг жимд яваад нэг худлаа өнө болчинтай болчихж байна шүү дээ. Нэг нохоотой амтныг гадаа утаа үнэрлээ сууж явах 1 цагаар жимд зориулчих юм бол 1 сарын дараа болчинтай болчихгүй л үүдтэй. Гэхдээ жимийн үнэлэмж нь өөрөө нохоотой гарч байгаатай адилхан тусах юм бол яг тэр хүний асуудал болчихж байгаа байхгүй юу? Хайрл юм да. Тийм тэгээ гадаа гарч хөдлөн гэдэг өөрөө бас нэг юу гэсэн үг? Сайн тал нь. Нохоотой хүмүүсийн одоо юу гэмдэ сайн тал гээл нэг жижиг юмнууд явдаг штэ. Одоо англи хэл дээр ч вэ нүү, ямар хэл дээр ч вэ нүү. Одоо цагийн менежменттэй болдог гэдэг, өглөө эрт бас сурдаг гэдэг. Эсвэл ингээ гэртээ ингээ уцаа оролдохгүй гарч ядаж ингээд биендээ ядаж нэг хөрөнгө оруулалт хийж гэн алхаж гэн 30 минут алхаж гэн цаг алхаж гэн гэдэг. Энэ бол үнэхээр сайн тал. Энийг өөрөө нөгөө хүсэж байгаа хүнд бол сайн тал байхгүй юу? Тэгэхгүй өглөө басахыг хүсээд нохоо авч байгаа бол энэ бол үнэхээр буруу гэсэн. Зүгээр нохоо авсан учраас би өглөө ингээд босох бол надад асуудал биш ээ гэвэл энэ бол нэг тэр хүнд бол нэг асуудал биш байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө амьдралыг зохицуулна, гэр бүлээж гисэн зохицуулна. Яг одоогор надад үнэхээр цаг байгаа. Би цаг байгаа учраас нохоотой яг миний яг нохоо надад яг цагтай байх үед маань ирсэн учраас би ингээд 24/7 ингээд ноцолцсон байхгүй. Ноцолдоод ингээд уйлаад инээгээд нохоонд хөөгдөөд нохооноос хамгаалаад нохоонд задуулж үзээд ингээд нохоо нарын баг ингээд байгаа ингээд биений хилэмжийг хүртэл би ингээд маш сайн анхаарч иж бусад нохоотой харьцаж гэсэн амар чухал байхгүй юу. Би зүгээр яхад бусад хүмүүсийн нохоо миний нохоо гэргээд зодоход бол би нохоогоо хамгаалж чадахгүй. Дундуур орох юм бол миний гар бол ингээд тасраал алга болно. Иймэрхүү асуудлууд байна. Ийм үед би яах ёстой вэ? Ийх ёстой вэ гэх мэт ухаанаа оролдуулаад энэ тэндээ судлаад за тэгээ YouTube-ээр дүүрэн бичлэг байгаагийн тал нь хог, тал нь үнэхээр одоо алмаз гэдэг ч юм уу те. Тэндээс шүүж чадахгүй гэх байдлаар л явна. Өнөөдөр ганцхан асууч. Одоо би одоо өнөөр ингээд харьж явж байгаад нохоо одоо надтай ингээд тулчлаа гэж бодъё л тоо. Намайг ингээд уурах гээд би одоо яг яаж өөрийгөө хамгаалах вэ? Нохоноос. Хүмүүс ч ингээд чинь нэг дөрөв хөллөнгүүтэй жоохон хоцоогод өндөр харагдаад нөгөө нохоо найгаа явчихдаг ч жаах шиг тийм. Юу яг яаж нохоноос би хамгаалтай. Саяныхаа өстө сонсоогүй. Яна би юу үтцсэн юм. Ер нь бол нэг би нохоноос л хардаг. Би нөгөө нохоотой амар харьцаад айлын нохоо, удамшны нохоо ингээл янз бүрийн нохоо харна штэ ингээ маш олон нохоон донд харчлаа. Тэгэхэд бол яг нохоогоо хараад би ингээ тасчихж байгаа байхгүй яг ямар нохоо байна. Энэ ингээ жоохон надлан үнэхээр дайрч чадах уу? Эсвэл ингээд жоохон айгаад хуцаад ингээд жоохон ойртоход цухтаагаад алга болох уу гэдэг ер нь бол би баг нүднээс нь жоохон мэддэг болчтой юм байна лээ. Гэхдээ би яг иймэрхүү нөхцөлд хүн зөвлөгөө өгөхөр хэмжээний мэдлэгтэй бол биш. Гэхдээ ер нь бол би их хвчлэн нэг нохоотой байхаар дандаа нохооноор хүрээд ирчдэг байхгүй юу. Заслан дээрч чамтай биш нохоотой бодорд юм шиг. Тэгээ нохоогоо ардаа ээжгаад байн хөөж явуулдаг. Гудамжны нохоо бол угаасаа ойлгомжтой. Ингээ яагаад өгдөг. Угаасаа ингээд юухгүй мана би ч гэсэн нөгөө нохоонуудыг бодож байгаа юм чинь манай нохоо яаж ажиллахыг би мэдэхгүй шүү дээ. Би өөрийнхөө нохоог бодохоос гадна нөгөө нохоо бодож байгаа байхгүй. Өөр хүмүүсийг бас бодно. Харин бүр ингээд тулж ирдэг нохоо нар байна. Жинхэнэ нөгөө уюулаад ч юм уу ингээд элдв янзын үйлдэл хуцахт нь зарим хүмүүс дэмждэг шүү дээ. Одоо ингээд гэр хамгаалж ийн миний төрөнгийг хамгаалж ийн гэдэг өөртөө ойртож чаддгүй мөртлөө босод хүнлөө ойртох ингээ хуцахыг зөвшөөрдөг хүмүүс байдаг байхгүй. Тэгснээ ингээд уяа нь балтарчаад алга болохоор энэ угаасаа яагаад өчтیں۔ Тэгээ эрүүл ирнэ зэрэггүй бол тэгээд тэр буудлага байна уу юу нэ уучраа болох гэд хайчдаг. За тэд нэр ингээд орооны үеэр аваарахаараа ингээ нохоотой байвал хүрээд ирнэ. Тэгээ ингээ бүр 10 см тайтай тулаа ирчдэг байхгүй. Тэг ингээд том дугаар яв гэсэн чи явдаггүй. Гудамжны хоол яв гэхэд ингээ энэ нэгээс бишцэн. Би өшөглүүлэхийн тулд холдоо зайлаад өгнө гэж зайлаад өгдөг байхгүй юу. Тийхгүй ингээд тулаад ирчдэг хүний ингээд хүнээс айхаа идэх байхгүй, нохооноос айхаа идэх байхгүй. Тийм нохоо бол хамгийн аюултай байдаг. Тэгээ 3 нохоо туслангийн замаар
бит хоёрын алхаж чинь хүрээд ирсэн. Би бол айсан. Тэгээ нохоогоо хойноо хийгээд Пепсиний сав шийдсэн чи харин аваа жоохон цаашаагаа төхөр нь бит хоёр бас мөрөө өгөөд зогцсон байт юм аа. Зогцсон бай. Тэгээд ер нь бол жоохон эвгүүлдэ ялангуяа Монголын нөхцөлд бол үнэхээр эвгүй. Тогтцоогоор л ингэж явахгүй бол хичнээн ингээд бид нэр ингээд үзий ядаач ч юм уу юугаад хүн тэднийг үржүүлж байгаа шүү дээ. Бид нэр үржүүлэхгүй байгаа. Ерөөсөө үржил дээр л амар акцент өгдөг байх хэрэгтэй. Нэр нохоод хазуулахаар ингээ галзуурчд юм уу те? Тэр бол үнэхээр эрсдэлтэй шүү. Ер нь бол эрсдэлтэй. Галзуурын вакцинтай байвал бол нэг асуудал байдаггүй. Галзуурын вакцингүй байвал яаралтай эмнэлэгт очоод асуудал айлаа тариулахгүй бол үнэхээр хэцүү болчдөг гэсэн. Галзуурахаар яах вэ? Одоо чи тийм галзуурч байсан хүн мэдэх үү? Мэдхгүй сонсч ийсэн. Гэхдээ ихэвчлэн нөгөө аюу сайн зөвлөмж нөгөө хүмүүс чинь өөрсдийнхөө зөвлөмжийг сайн мэдэн штэ. Тэрнгээрээ эмнэлэг заавал очоод тэгээ тариагаа заавал хийх хэрэгтэй гэдгийг бүгдээрээ мэдтiin мөлий. Нохоотой байна уу, нохоогүй байна уу хамаагүй. Тэр бол заавал. Тэгээ галзуурцсан нохоо гэж бас сонсч л байсан. Галзуурцсан хүн яг нохооч яах вэ? Хүн яах вэ? Хүн яадаг ёстой мэдгүй. Ингээл юм зам авч чадэл юм гэсэн. Арай тэхгүй баха. Ингээ биеинд нь л аюу хэцүү өөрчлөлт ордог гэж сонссон. Яг би нөгөө баттай биш болохоор үнхээр хэлэхэд хэцүү. За тэгэл мэдхгүй яриач яах вэ? Мэдгүй юм бол ярьж чаддгүй байгаа. За сайн юм дөө. Тэгээд нөгөө нэг нохоонд уруулах гэж байгаа хүнд өгөх зөвлөгөө байхгүй юу? Байхгүй дээ. Хөөхөл хэрэгтэй ах та. Хэрвээ ингээд зүгээр ингээд одоо ингээд нэг юм хамгаалаад ч юм уу эсвэл нэг гүлгэн хажууд нь байсан байж болно шүү дээ. Их нохоо бол бас аюултай байгаад байдаг байхгүй. Ихчнээ ингээд зөөлөн ч гэсэндээ тийм байвал зүгээр зай тавиад өөрөө тойрч гардаг ч юм уу өөрөө өдөхгүйгээр холоор зөрүүл ямар ч асуудал байхгүй. Гудамжны нохоо зүгээр хурж ирэхэд бол ингээд тоохгүй ямар ч контакт үүсэхгүй явчих юм бол угаасаа намайг илэхгүй мэн намайг өшөөлөхгүй мэн гэл өөр ингээд булан тохоо бараад нь харин жинхэнэ тэр айлаас ингээд жинхэнэ тэр зуудаг ч юм уу тэднийг яаж алгадгийг тэднэр өстөө мэдэхгүй хүмүүс тэгж нэрлэдэг байхгүй би тэгж нэрлэхээс жоохон нэрлж чаддгүй одоо жинхэнэ тэр хүний үйлдэлээс болоод тэгж нэг сонин характертай болцсон нохоо байвал үнэхээр айлах хэрэгтэй байт юм лээ одоо илүү нөгөө том дуугаар одоо байгаа юм авч шидэх ч юм уу те тэгээд яг тэр ингээ жоохон ингээ сүрсэн базаа хийх хэрэгтэй ер нь бол тийм л дээ тэгээ нөгөө нохоо чи ингээ ухардаг байхгүй ухарж л байвал яаралтай өөрийнхөө зүгийг бараадвал дээр байх та. Яагаад? Яг уу айдсыг бол нохоо угаасаа мэдэрдэг. Хурж нэгдэг ч одоо айж нь л гэсэн үстэй. Ер нь бол жоохон ингээ back болж ийн л гэсэн. Тэгэл цаашаа явтал нь ухруулах хэрэгтэй юм шүү. Тийм ер нь жоохон тэгээ жоохон цаашлахаар нь тэгэл аюу өөртөө ихтэй тэгэл цаашаа яваад өгөх хэрэгтэй байх та. Би бол тэгнэ л гэж боддог яг өөр бол. Гэхдээ яг надад тийм тохиолдолд бол гарч байгаагүй. Угаасаа хотын төвөр тийм тохиолдол бол гарахгүй байх. Харин нэр хотын төвийн нохонууд яатсан ингэхгүй. Ер нь бол нөгөө хүний нүдэнд үзүүрлэгдэхээр нөгөө жоохон нохооч өөрөө ингээд за жинхэнэ ингээд бүр гудамжны ингээд бүр ингээд хамаг сүр сүлдэнд бууц нохоолаа гэж бодоход хиймэргүй юу л ингээд юу л да жоохон ингээд захлууга цухтаан л да өөрт нь ингээд жоохон хоол маал бараадаад ингээд зах бараадаад хүмүүс салхилдахад тэр нохоо айж байгаа байхгүй юу айгаад ер нь бол ингээд захлууга тэмүүлчин гэсэн үг дээрэс нь өөр нохооноор бас дээрлэх юм тэд нэр 90 нохооноор байвал хөшнийгөө дээрлэх ч юм уу энэ нохоо байвал дээрлэх нь айгу жоохон өрөвдөлтэй л дөө. Би бас нохоогоо харахаар жоохон өрөвдөд идэв. Би нөгөө бойл гээд нөгөө нийгмийнхаа хажуугаар ингээд бас нэг муухай хааштай болчихгүй гэж яагаад багаас нь ингээд бойл гэсэн. Тэгээд буцаж ерөөсөө тулж чаддгүй. Тэгээ Голденд, Аргентинд 5 удаа зодуулаад би салгаж ерөөсөө чадахгүй гэдгийг тэр үед ингээд хараад ухаарж байгаа байхгүй юу. Тэгээд яаж чаддаг юм бэлээ. Нөгөө эзэн ч дийлэхгүй нохоо би яаж дийлэх юм. Тэгээ миний нохоо л өгөх юм байна гэдгийг бол би амар сайн ойлгосон л та ингээд. Тэгээд ерөөсөө тийм ингээд 90 байхгүй юу. 90 нэртэй ингээд альфа гэдгийг хүчээ үзүүлэх гэж үзтий. Им бол имлүүгээ. Ингээд найзалцсан нохоо бол ямар ч асуудалгүй. Ингээд нийгэмдээ ингээд уусцсан ч юм уу нохоо нартай танилцсан нохоо бол ямар ч асуудалгүй. Тэр чинь өөрөө нөгөө эзний хариуцлага руугаа л орчин гэсэн үг. Тэгээд нөгөө ингээд захлуугаа тэмүүлдэг штэ. Одоо жишээ нь манай туслангийн нэг нохоо байдیں۔ Жинхэнэ стрит микс. Тэгээ амар ирэх, тэгээ амар өгөнд оромтгой. Манай нохоог хизээч яадаг ч хөө манай нохооч яадаг ч хөө. Тэгээ хоёулаа ингээд уулаар явхаар бит хоёрыг дагаал яваад хашаа хүртэл дагчаад
бодчихдог байхгүй юу. Тэгсэн чинь ингээ яг орооны үеэр харсан чинь жоохон ингээ бууралцж байгаа нохоо харсан чинь ингээ чихэн ингээ цус гойцсон юмсэн. Тэгээ бодсон л да яг хөшөрж байгаа юм байна. Жоохон ингээ соривтой хөрх юмтан бас бие хамгаалдаг л байсан байх. Хөшөрж байгаа учраас одоо бусад ингээ жинхэнэ арсалж байгаа чинь тэр 3 нохоо тэр нохоог зодсон ч юм уу би мэдэхгүй шүү дээ. Тэгээд угаасаа ингээ хөрх юмтан ингээл хүн бараадаад одоо нохоотой хүн барааж байгаа царай л юм л да. Нохоотой учраас намаа ч гэсэн инхрийлэх болов ч юм уу те. Тэгэхээр ингээ одоо зунжингаа манай хашааг салахгүй өөр ингээ бас нэг хитэн хашаа байд юм шиг байна. Нохоо нар ч бас ухаатай шүү дээ. Хин намайг наашаа гэх нү. Тэднэрийг ингээ тойроод ингээ сэргэл үсгээд яваад идэх байхгүй. Тэ ингээд орж ирээл хардыг. Ерөөсөө ингээ годомжийнхаа амтшгүй байдаг байхгүй. Хараал ингээд дуутахаар ирэхгүй. Жохон хоол тавиад ингээ хойшоо болохоор харж байгаа хөрөөд ирчдэг байхгүй. Энэ болохоо надаас айж байгаа байхгүй. Айхан зүг байхгүй юу. Хинж байх юм бэлээ ерөөсөө. Тэгэж хүнд найдаж болохгүй. Би яг тэднийг харахаар үнэхээр зүв шүү гэж хэлмээр санагдаад байт. Ингээд жинхэнэ арсалдаад ингээд годомжнаас ингээд бүр ингээ гэрээсээ ингээд мултарсан тиймэрхүү жинхэнэ нөгөө мэдээгээр хүмүүст муу юм хийдэг ч юм уу те. Тэд нар болвол ямар ч ингээд нөгөө юу байхгүй бодох ухаан байхгүй шууд ингээ инстинкт дээрээ манай нохоо юм уу надлуу ингээд ирдэг байхгүй ихэвчлэн нохоо руу ирдэг анхных нь за бүр ингээд тулцсан амар жоохон гитүү нохоо байвал жинхэнэ тэр хүүхэд ч юм уу те хүүхэд яагаад тэгээд байдаг вэ гэхээр хүүхэд жижигхэн болохоор нохоо нар ер нь бол хүүхдийг нохоотой адилхан юм шиг хардаг байхгүй биеийн хэмжээгээр яг тэрэн дээр би бас амар акцент өгчихсэн тэгэхгүй болохоор нөгөө хүүхэд гүүхээр нохоо ингэж бодоод тоглохгоо ч юм уу ингээ очих гээд байдаг байхгүй. Тэрийг ингээ байлуулахын тулд бас маш урт хугацааны сургуулалт хэрэгтэй байсан. Сайн зодох хэрэгтэй байх тий. За. Энэнээр би дугуй чи. Хүүхд рүү дайрахгүй болтол нь хоогоосаа зодох хэрэгтэй баха. За зодох бол үнэхээр яг тэгээ энээр би нэг юм хэлээл дуусгач. Шийтгэл бол байх хэрэгтэй зүйл. Зодохыг бол хамгийн сүүл рүү шийдэх хэрэгтэй. Би өсө зодохыг буруу гээгүй. Энэ болохоор нэг арга. Гэхдээ тэр аргыг ингээд сургалтын хөтөлбөрийнхөө 10% нь ч юм ашиглах хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгээд тэр хүртэлх үйл явцаа ингээд шийтгэлийн маш олон төрөл байдаг байхгүй нохоонд. Угаасаа ингээд өгж болно. Гэхдээ тэр айгу урт хугацааны учраас надаас ч юм амар хинээрийг зарцуулдаг. Тэг хүмүүсийн нөгөө ингээд сэтгэл хөдлөлөөрөө зодоод байгаа шалтгаан нь айгу хурдан хугацаанд хариулт аваад байгаа байхгүй юу. Гэхдээ тэр хизээч урт хугацааны амьдралын хэм маяг болж чаддгүй гэсэн үг. Нэр яг одоо сүлийн хэлээ гэсэн би бас нэг сүлийн асуучаа. Одоо нэг хүний чинь ингээд шанаадан гут нэг ухаан алдчихдаг шүү дээ. Яг тэгвэл нэг тархин дэшүүд уушаа савлаад нэг ханаа цохоод нокаутанд орж байгаа шүү дээ. Нохог одоо шанаад бол яах ч болох тэ. Нөлөөлнө шүү дээ. Нөлөөлгүй яах вэ? Нохоо яг ингээд цохиулаад ирнэ ойчт юм уу? Цоххон чашаа одоо хүмүүс өвшүүлдэг л байх л та тийм өвшүүлнэ би илүү нохог одоо хаана одоо зодуулаг нохог одоо хамгийн их өвдөх вэ гэхгүй. Яа одоо би тэгээд энд нь зогсон чи амар өвцөө гэхээр мэдхгүй. Өөрийнхөө практик дээр шууд ярьчул би өөрөө зоддаг болчихсон. Хөлийн дэвсэх үү одоо яа тий. Би бол хөлн дээр нь гიშгэжсэн. Санамсаргүй. Энэ бол амар илбэг байдаг байхгүй юу? Нөгөө явж байхдаа угаасаа хөлн доор орчих гээд байдیں۔ Нөгөө 2-3 чудаас амар гаслуулж ирсэн. Гэхдээ тэр үед би ингээ ивэ гээл нэг өдөр 2 өдөр ч ингээ эрхлүүлэхгүй санамсаргүй явдал учраас за уучлаарай энэ санамсаргүй явдал боллоо дахид давтагдахгүй гэдгээ би өөрөө ингээ жоохон лидер шиг мэдрүүлэх хэрэгтэй. Харин ивэлээл ах мал чи намаа тэгээдтэй гэх мэт хандлага мэдээж гарахгүй ч гэсэндээ жоохон тих гээд байдаг гэсэн. Харин нэг яг имзэг тийм хэсгүүдтэй амар өвддөг юм шиг байлаа хараад хахад. Би бол нохоондоо шийтгэлийн хэлбэр бол ингээд юугаар хөтөлгөөгөөрөө илэрдэг байхгүй юу? Хөтөлгөөг огцом татах, дээшээ татах, баг зэрэг ингээд яг хоолойны яг ирүүний доод хэсгээр e-collar гэж байдаг. Нарийнхан боодог. Тэр нь ингээд муу юм их юм бол жишээ нь одоо хүүхдлөө царайвал би e-collarтай байвал огцом ингээд 1 секунд ч алдахгүй би дээшээ татна. Тэгэх юм бол ингээд 2 секунд хэртээ ингээд боох мэдрэмж огцом өгөөд тэр нөхөө контакт авдаг байхгүй. Миний саяны үйлдэл буруу байсан юм байна гэдгийг. Хэрвээ тэгсний дараа би гэртээ орсноо зодоод байвал хийжиж болохгүй гэсэн. Тийм. Миний ер нь шийтгэл бол яг хамгийн хүнд хэлбэр нь ерөөсөө энэ юу одоо хөтөлгөө. Хоолойг нь боох хөтөлгөө. Одоо манай нөхөө амар олон хөтөлгөөний цуглуулах тийм. Баадаг байдаг, энгийн хөтөлгөө байдаг. Тэгээ баадгаа би одоо яаж ашиглах вэ гэдгээ өөрөө ингээ маш сайн зөвлөгөө авчиж ашиглахгүй болвол
урт хугацаагаар боох ч юм уу ингээд зүгээр ингээд чирээд идэг хүмүүс идэг шүү дээ. Энэ хизээч нөлөөлөл байлдаг байхгүй. Нохоо ингээд тасчдаг байхгүй. Таснаа ингээд тэр чигээр чи намайг ингэж гинүү тэгвэл би чамаа ингээд хоёлаа яг дундаа олцох юм байна гэж явчихдаг байхгүй. Тийм зөрүүттэй ямар муухан юм. Ерөөсөө тим контакт өгч байгаа байхгүй. Үгүй зүгээр яг огцом татах, хөтөлгөө сул байж байгаад огцом татах, хөтөлгөө сул байж байгаад огцом нээшээ татах команд биелүүлэхгүй бол хөтөлгөө ингээд сул байж байгаад огцом үйлдэл хийх өөрөө ингээд нөгөө нөлөөлөл үзүүлдэг гэсэн үг. Тэрнээс биш хөтөлгөөг буруу ашиглах юм бол боолт бол хизээж бас сайн шийтгэл болж чадахгүй. Эсвэргээрээ бүр муу нөлөө үзүүлдэг. Хон одоо боолгож сурах нь шүү дээ. Ер нь бол тийм. Энэ бол хамгийн илбэг бөгөөд маш сайн шийтгэл болж чаддсан билээ. Гэхдээ нилээн цаг зарцуулна. Сар 2 сар 3 сар өдөр болгон алхахтаач тэр ингээ үдээч тэр. Үнэхээр л завтай хүний ажил юм да. Аха. Тэрэндээ тэгээд бас урамшдаг байвал бас зүгээр л дээ. Үнэхээр миний нохоо ингээ хөөрхөн болчлоо. Тэгээ үр дүн гарах юм бол бас урамшаал явчихна. Гэтэ нохоо ч нэг 10 хэдэл насалж байгаа өстэй тийм. 15 хүртэл хүрэх байхаа. Гэтэ манай нохоо яг хүрх хэсгийг би сайн мэдэхгүй байна. Амар юм өчтэй юу ч юм. Нөгөө тижээлтээс болно л доо. Би бас нохоогоо жоохон түнхний асуудалтай болчихгүй л гэж байгаа та. Герман авчааргүй ч өөрөө нөгөө хамгийн эмзэг үйлдэл юм шүү баг. Жоохон эмзэг дээрээс нь ингээд нуруугийн суултаа болгоод өгсөн. Анх угаасаа тэгшгэн нуруутай байсан нохоог суултаа болгоцсон. Тэгээ хэрвээ ингээ үржүүлгийн газрын хүмүүс зүгээр л маасаар нь үржүүлэх гэж те хизээч үржүүлэгчийн сэтгэлгээгээр хандаагүй бол манай нохоо төрөлхийн ясны асуудалтай байсан байж магадгүй. Тэрийг гүлэг байхад би ч мэдгүй үржүүлэгч нь ч мэдсэн ч мэдээгүй юм шиг зардаг байхгүй юу. Тэгээ тэр асуудал 8 9 настайд нь гараад ирэх юм бол ингээд явж чадхаа болох ч юм уу. Тэгээ эхнээсээ ингээд хараа муудах явж чадахгүй болохоор ингээд биений хөдөлгөөнөө зохицуулж чадахгүй болохоор ингээд үе мөчний асуудалтай болох гэж жинхэнэ давсагны хорт тавдар одоо ийм нохоо бол хөхний хорт тавдар их тусдаг нохоо. Нохонор ер нь бол хорт тавдар нэлээд тусдаг. Тижээлтээс хамаарад ер нь бол тусна. Тэгээ эмчлэгдэж болно, эмчлэгдэхгүй бол тэгээд ихэвчлэн унтуулдаг гэх юм уу да. Унтуулна гэдэг юм. Тариа. Заавчлаарай, энэсэнд уучлаарай. Тийм баа. Тэгээ тэр үртэл нь тэгээд зууралдаад бит хоёр нэг гоё дуусах байх гэж бодоод байгаа. Тэрнээс хойшоо бол одоо би ингээд тэжээгээд үтцсэн юм чи ирээдүгөө содсон штэ. Би бол нохооноос салахгүй байх. Гэхдээ би яг миний тэр 30 насны завгүй амьдралдаа би хизээж том үйлдвэрийн нохоо сонгохгүй гэсэн. Одоо юу ч байдیں۔ Тэ замуур нэг удаа тэжээж үзэх ч юм уу эсвэл ингээд жижиг үйлдвэрийн нохоог сонирхох ч юм уу. Гэхдээ би хизээж Монголоос болвол худалдаж авахгүй гэдгийг бол аюу сайн шийдсэн. Миний амар хамгийн том алдаа бол би нохоогоо худалдаж авсан байхгүй юу. Энэ болохоор би ямар ч үржүүлэхийг дэмжсэн байж магадгүй. Энэ бол хамгийн буруу юм байна гэдгийг ойлгосон. Ер нь үржүүлэгч нарын л ийм нэг үнлэмжгүй олгох ч юм уу байдлаас болоод гудамж нэг дүүрсэн. Тэгээ буудаад ямар ч нэмэр байхгүй нохоо угаасаа айгүй хурдан бөгөөд итгэвтэй үрждэг амтан учраас ямар ч нөлөөлөл байдаггүй юм байна лээ. Тэгээд одоо би ингээд зурлаа гэж бодоход өөр хин нэгэн хүүхдээ бэлэг болгоод өчлөө гэж бодоход гаргаал хайчин нөгөө гаргасан нохоо нь ямар ч заслага байхгүй учраас нэг юм нохоог мэдээж олно. Мэдээж олно. Тийм болохоор хизээч мөнгө зарахгүй би фостер болно гэж өөрийгөө төсөөлөд байгаа. Өргөж авна. Гудамжнаас өргөж авна гэж бодож байгаа. Эсвэл ямар нэгэн байдлаар өргөж авна. Нэг л нохоог би худалдаж авна гэж байгаа. Коргийг би яг гадаадаас үнэхээр надтай адилхан юм хүсч мэсэг. Яг тижээж үзнэ гэсэн тийм нэг бяцхан мөрөөдөлтэй байгаа. Тэр чинь нэг амар урт бихтэй нохоо болохоор нуруу нугасны асуудал амар ихтэй юм шиг л шүү дээ. Гэхдээ нөгөө урт хугацаагаараа айгүй нөгөө үржилэн батлах одоо юу юм бэ үйлдвэр нь өөрөө ингээд утцсан учраас бас чанартай үржүүлэх байж болно. Тийм. Тэгээд хасан хааны нохоо гэдэг шүү дээ. Тийм болохоор нэг удаач болоо. За. Тэгээ энэ хүн маань ингээд нохоог бол үнэхээр яалтчгүй мэдтэй юм байна. Ингээд баг нохооны хэлээр ярьд юм байдаг мэдхгүй ингээд дараагаас рүү орцгоё. Тэгээд өөр одоо нэг завтай хүний хийх юм гэж штэ. Одоо амтантай байх бол одоо чи ингээд нохоогүй байсан бол одоо өөр ингээд юу хийх байсан бэ? Яг тэр зав одоо хаашаа урсж байна? Зав бол хаашаа урсах юм бэ? Надад бол угаасаа ном тэгээд кино тэгээ аним 3 бол ялч урсах байх. Тэгээд миний угаасаа хобби уулан талхах. Уулан талхах. За наадах чинь би их гайхаад байдаг юм гэхгүй. Одоо яг уул яг гоё л та.
Гэтэ нэг хоол цүнхэлснэ те. Заавал тэр нэг дэше алхаж очсон нэг идчихэ буугаад ирээд нэг хайкинг гэдэг байгаа шүү дээ. Нэг ярьж өгөөч ингээд хайкинг хийх яг яадаг юм гэхгүй. Жохон ингээд юу гэмдэ эхний хайкингаар ч юм уу те богд уулын дугуй цагаан руу гарахад бол угаасаа 1 км цаг явж байгаа шүү дээ ер нь бол. Тийм 1.8 км байдаг баха. Тийм. Тэгээд тэр болохоор угаасаа жоохон би ер нь бол жоохон тэгэж ингээд жоохон ингээ өөрийгөө сорьсон ч юм уу те жоохон ингээ өөрийгөө жоохон зоог туртай юм шиг байгаамаа. Ингээд дараа өдөр нь би булгараад босоод ирэх надад кайфтай гэдэг байхгүй юу. Тэгээ яг хөө ингээ гараад ахаар би дасчдаг. Тэр ирээрээ ингээ цаашаа ингээ бүр ингээ өвөл байвал ямар өөр уул байвал ямар гэх мэтээр жоохон тэгдэг. Гэхдээ би бол амар хайкинг гэж боддгоо өөрийгөө. Яг хөвчгөл ах л та. Яг ингээд 7 хоногтой ядаж нэг удаа ч болов заавал гарнаа гэсэн зоригтой байжгаад айгуу сайн гарч үтсэн. Айгуу надад бол амар гоё исэн. Яагаад ч юм тэгж өөрийгөө заваах нь. Дээрээс нь байгаль яагаад ч юм уулны агаар гоё байдаг. Модон дунд болохоор. Тэгээ хот осноос хойш угаасаа уул бол амар амьдрал болцсон. Нохог аваад явах уу тийм. Тийм аваад явна. Гэхдээ дугуй цагаан руу гарч чадхаа болцсон. Тийшээ олоогоос битүү байдаг болохоор жоохон холдож жагаад нэг баг тэнгэрийн ам хавцаа жоохон баг хүмүүс мэддэг газар руу алхдаг гэх юм да. Одоо дугуй цагаан руу жоохон явж чадхаа болчиход байгаа. Хуучин бол сүлжмэл цуугаал дээш алхачдаг байсан. Одоо бол чадахгүй байгаа. Одоо нохооныхоо буйнд арай өөр газраар л яваад байгаа. Тийм байна да. Танаас ялгаатай би өөрийгөө зоог дуртай юм байна. Тийм байна. Юу гэж байгаа вэ? Би ч гэсэн зоох дуртай. Би бол одоо дугуун. Гэхдээ бол яг булчингаа зоогох дургүй юу? Нөгөө хэрэгтэй үед нь хэрэглэжтэй. За өөр юм яриа. За. Кино гэж байна. Хүсвэл ямар кино үзв? Нэг их кино үзэж чадахгүй байгаа юм байна. Гэхдээ яалчгүй нэг юу гэмдэ бүр ингэж тогтмол амьдралынхаа нэг хэсэг болгодгүй байхгүй юу? Ерөөсөө ингэж яг гоё ингээ уусаж үзхийг хүсдэг. Нэг ертөнцөөр ингээд удаан хугацаанд аялахыг хүсдэг. Сүүлд бол Бэтмений шинэ ангийг үзсэн. Тэгээ өөрөө үнэхээр хоббиэр миний ганц баатар болохоор зорж очиж үзсэн. Тэгээд үнэхээр сэтгэлд бол хүрсэн байт юм аа. Тэгээ ягаад тэр олон баатарын дундаас Бэтмен гэж. Captain America яатсан. Нөгөө Wakanda-гийн нөгөө химман яатсан нөгөө тачаал маань яатсан. Ерөөсөө нөгөө сэтгэл нийлэхгүй байна. Сэтгэл нийлэхгүй байгаад байгаа. Яг надад бол яг анхны гисэн болгон жоохон сэтгэл үлдээдэг юм шиг байна. Жишээ нь анимнаас Bleach ягаад ч юм одоо би үйл явдлын талын санахгүй байгаа ч гэсэндээ хизээч тэр шар толгойтой бол миний баатар хагаад байдаг байхгүй юу. Өөр ингээд тэр бол зүгээр ингээд за Наруто шиг гисэн ч гэсэндээ Ичиго ягаад ч юм надад number 1 байдаг. Хизээч юм бэ мэдгүй. Яагаад ч юм бэ мэдгүй. Тэрнтэй адилхан Batman яг 2004 оны animated хувилбар нь гарч байгаад яг бүр үздэг байсан жоохондоо. Яагаад ч юм бэ? Суг нь таарсан юм шиг байна. Тэгээ тэрнээсээ болоод бүр амар дууралцсан. Тэгээ тэрнээс хойш тэгж нэг бүр ингээ Marvel ертөнд шиг бүр ингээ гоё болж чадаагүй л те. Мэдээж гоё кинонод байсан ч гэсэн чадаагүй. Тэгтээ ерөөсөө ингээ үзэх тааланд тийм нэг дотн мэдрэмжтэй ч юм. Ингээ харанхууд тэр гудамжинд зүгээр зогсож байгаа нь хүртэл нэг тэгж намайг уйлуулах гэдэг юм шиг санагддаг. За ингээд энэ хүний ярьсан юм ингээд тайлбарлах юм бол одоо миний хувийн одоо оншоор бол юу вэ гэхээр нэг хүн өөртөө адилхан юмд одоо дуртай байдаг. Нэг тийм байсуудыг одоо дууч байсан, баатарч байсан, киноч байсан яг ингээд хүн ингээд хаалдаг юм. Яг ингээд өөрийн санагдуулж явах юм бол их тийм ойрхон байд юм шиг байлээ. Балгал юм. Гэт санагцсан. Одоо ингээд таних юм бэ? Captain America-д дуртай хүмүүс бол тэ ингээл юмны урд гараалтай. За манайхаа одоо ингэцгээ гэл. Тийм хүмүүс дуртай байд юм шиг аа нэг юм сайхан Монгол ирэх хүн байдаг шүү дээ. Одоо нэг тийм хүмүүс дуртай байд юм шиг аа. Тэгэл нердэдэд дуртай хүмүүс нь болохоор нөгөө Doctor Strange ч юм уу те. Нэг ухаантай те. Мэдхгүй яг нэг ямар ч үсэн ингээд баатрийн сонголт нь одоо ингээд нэг хүмүүсийнх нэг юм тест ба штэ. Тэр бол яг ингээд өөрөөс нь эхлээд ундраад яг ингээд өөртөөгөө ойролцсон юм их ингээд таашаад юм бэлээ. Тэгээд энийг би хэлээгөө ингээд эрдэмтэд нотлно. Тэгж хэлгээрээ л жоохон буруутах гад байдаг байгаа. Гэхдээ яг надад л жоохон санал нийлсэн юм байна л да. Яг нөгөө
бүтэн бол санал нийлж чадахгүй аа ч гэсэндээ жоохон мэдрэмж бол төрж ил. Тийм. Тэгэхээр энэ хүн Та өөрийгөө яг юутай адилхан гэж боддtiin дээ тэгээд адилхан жоох зүгээр миний дуртай баатар бол яг Iron Man л юм да. Тийм. Тэгээд л одоо би өөрийгөө Iron Man гэж боддог юм байлгүй дээ. За зүгээр мэрч цаа гэхгүй. Шууд яриага дуусгах настай. За одоо чи юм ярихгүй. би юу? Одоо би ер нь жоохон амарлаа. Таны тэгээд дуртай кино ч юу юм? Дуртай кино. За, ерөөсөө бодъё л доо. Амар олон төрлийн кино байгаад байгаа тий. Одоо жанр ч юм уу, аним ч гэсэндээ одоо үнэхээр ингээд сэтгэл чинь байнга оршдог ч юм уу, эсвэл all time best ч юм уу, best-үүдийн чинь нэг нь ч юм уу, эсвэл сүүлд гарсан ингээд олныг хамарсан дундаас энэ илүү ингээд таалагддаг ч юм уу. Тэгж ялгавал. Гэхдээ энэ хүн үзээд надад таалагд. Энэ хүн үзээд тэр хүнд угаасаа таалагдахгүй. Гэхдээ надаа ямар ч үед таалагдсан ч юм. Надад сүлд Джеймс Бонд амар гойсонагдсан. Нэг No Time to Die гэл трейлер нь гараад жилжингээ хүлээлгсэн шүү дээ. Тэгэл нэг Джеймс Бонд ч яж дуусж байгаа сүүлийнх нь анги нэж таарсан. Тэг яг яг кино талаас бол үнэхэр хогийн кино л байсан л та. Нэг эсрэг дүрмөр нэг яах гэж байгаа юм ингээл нэг юм мотивтэй нэг юм зориггүй зүгээр л нэг юм муухай залуу байхгүй юу. Гэтэ яг тэр нэг юм Джеймс Бондын өөрийнх нь яг нэг юм намайг багасаа ингээд үзэж өссөн дүрм нь явсаар болонгуудаа сүлд нэг дээрээс ингээд пуужиндуулаад өгч байгаа. Яг нэг юм үдсэн ингээд нэлээ олон жил маань ингээд одоо миний сэтгэлийн утсыг хөндлөөл дөө. Джеймс Бонд дээр. Тэг яг тэгэл цаашдаа эмхтэй Джеймс Бонд гаргаал Джеймс Бондын охины ч юм уу мэдхгүй тэгэл явуулах юм шиг байна. Гэтэ яг тэр нэг юм стори байгаад штэ. Аль жоохон байхад ингээл үзэл казино роял гэлтэй. Байжсэн нөхөр надтай хамт хөгшрөөд тэр жүжигчин ч гэсэн өөрөө хөгшөрсөн байгаа байхгүй. Би ингээл өөрийгөө толон тарсан ч гэсэн би баг ингээл тэр хүнээс илүү хөгшөрсөн машинт мэдхгүй ингээл. Тэр кинотой хамт би хөгшрөнгөтэй тэр кино дуусчих гингүүт яг тэр нэг олон жилийн юм аялал маань их сайхан санагдаад яасан бэ гэхгүй. Тэг санагдсан. Тэгэд энэ танд яг гоё тийм мэдрэмж яг бүр яг 100% өгсөн үү? Өгсөн. Би ч одоо тэр нэг өргөө дотор ч уйлж мөйлөд бүр алангаа алдаад нөгөө миний хажууд дэжсэн хүмүүс чинь гайхаж майхаад хүү энэ ч одоо юу болчихно гэл. Битгүй бараг л нөгөө нэг Daniel Craig-ийн Crash нь бараг тэгж уйлах байсан баг. Би бол бараг л тэгж уйлсан. Тэгээ ядж яхад нөгөө нэг James Bond ч хүүхэдтэй юм аа. Тэгээд үхчихэж байгаа хөөхгүй те. Амар хэцүү. За. Зааж байгаа би амар. За, өөр юм яриа. За, хотлоолуулаад байна. Надад бол яг саяхан би дүүнийг үзсэн л дээ. Яагаад би тэрийг ингээд кино театрт үзээгүйгээ ингээд бодоод олохгүй байгаа байхгүй юу? Кино театраас өөр юмд байсан юм уу? Гарцсан шүү дээ. HBO дээр. HBO-оор гарцсан. Тэгээ үзлээ. Үнэхээр таалагдаа. ертөнцийн яг тиймэрхүү ингээд ертөнцөөр аялах амар хүсэлтэй. Ядж хаад ингээд номноо сэтвэлцэн тэр мэр гэсэн ямар ч би нэг сонирхолгүй байж байгаа шууд орцсон. Тэгсэн чинь ингээд миний ингээ хүлээлтийг давчиж байгаа байхгүй юу. Тэг ингээ хүлээгээд байгаа юм би дараа чи одоо сиквелын ч юм уу номыг нь бүр ингээ унших хүсэлтэй дээрэс нь бүх юмыг нэвчүүд мэдмээр байна гэж мэгээд ингээ бүх ертөнцөөр нь хэдэн 7 хоног аялж байгаа. Тэгээд тулчаараа окей гэд нэг тэгж нэг хүлээлтгүү үлдэх сонирхолтой гэсэн би юу. Гэтэ чам тэр дүүн тэг санагдаг уу юу? Одоо нэг тэр чин шал өөр ертөнцөө байгаа шүү дээ. Одоо ингээл бүгжний эзний одоо ертөнцтэй танилцах юм бол оркууд гэж юм хүмүүсэд юм байна. Элбүүд ч их сайхан улсууд юм даа гэл амар их мэдж байгаа штэ. Тэгээ тэр чинь өчнөө анги гараад одоо зүгээр за бүгжний эзнэ байг эхнэрээ өөрчих гэсэн ингээл 100 хэд анги гарч иж үнжээг би ойлгож байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь дүүн дээр болохоор ингээд бүхлөттэй ингээд улс үндэстэн ингээд universe байгааг зүгээр ингээд 2 цагийн дотор шахангуудаа надаа ингээд өгөөд намайг сүлд нь уйлуулах гэдэг байгаа байхгүй. Гэтэ би уйлаагүй л те. Яг тэгвэл тэр чин цоошин хүн байсан те ингээд урт төстэй залууг яг ингээд хараад би уйлах уу нөхүүгээ мэдгүй байгаа байхгүй. Яг бол дөнгөж танилцж байгаа болохоор эсэргээр яг эхнэрээ өрх шиг 100 хэд анги гарцсан байсан бол би уйлах байсан л байх л та. Надад бол шал өөр мэдрэмж өгсөн. Надаа ингээд бүх юм шин санагдаад. Яг энэ зохиол юм уу энэ ертөнцийг ийм байдлаар том дэлгэцэн дээр гаргахаас өөр ингээд илүү опшн ерөөсөй байхгүй мэн гэдгийг бол баймар ингээ яа ч юм мэдэрсэн. Хийжээ гэж бодсон ба шүү дээ. Тий ингээд
хэрвээ ингээд мэдээж эн чинь амар том зохиол болохоор маш олон фэнтэй би бол фэн биш байжгаад ерөөсөө ингээд шинэ үзэгч болоод орчиж байгаа байхгүй. Тэгэхэд надад ийм мэдрэмж өгж байгаа юм чинь ингээд яг ийм том зохиолоор оролдох юу намаргүй байдаг байх гэж би бодсон. Одоо ингээд тэр нэг хэдэн 10 жил байгаа нэг фэнүүд байгаа штэ. Тэгээ ерөөсөө сэтгэлд нь юу ч хүрдэггүй жишээ нь. Тэгсэн чинь зүгээр шинэ хүмүүс байгаа. Тэгээ тэр одоо кино бас амжилттай болох хэвээр. Энэ хоёр хоорын гүүрийг нь одоо яаж холбох вэ гэдгээ бол амар сайн гаргаж ирч чадсан гэж би бодсон. Тэгээд яг тэр асуудал дээр бол би амар тэгж акцент өгөөгүй. Өөрөө жоохон ингээд угаасаа ингээ миний хобби болохоор нэг юмнаас нөгөө юм руу үсрэх амар дургу. Яг тэр юмараа ингээд бүр ингээ амьсгалаад ингээ байж агаад заа болчлоо гэхээр гараа авчдаг байхгүй юу. Яг тэрэн шиг ингээ би бүх юмар нь ингээд яагаад ч юм ингээд одоо интернет ертөнцөл юм да. Аялаад өөр фэнүүдтэй ингээд жинхэнэ хажууд нь суугаад ингээд сонсож байгаа юм шиг мэдрэмж авсныхаа үндсэн дээр яг дараа нь бодохны дараа нь дахиад үзэж байгаа. Тэгэхэд ч гэсэндээ мэдрэмж нь ерөөсөө алга болоогүй. Надад болвол яг ертөнцөө болвол яг ихний алхмаа бол амар сайн хийцэн. Дараачих дээрээ жинхэнэ яг өмнөхөө гүйцэж чадах уу? Тэр том ертөнцийг яг гоё харуулж чадах уу гэдэг дээрээ л амар санаа зовх хэрэгтэй юм шиг байна гэж ойлгосон. Тэрнээс би яг тэр нэг одоо юу гиндэ гэлэмаа ч юм уу те арай жоохон мухайлчлээ. Нэр нь өөр гоё нэртэй. Бэни Джесерид ч гэлөө тийм нэртэй. Тэднийг жишээ нь одоо бид нар сайн мэдчих чадсангүй шүү дээ. Гэхдээ нэг тийм мэдрэмж авчиж байгаа байхгүй. За эндээс нэг мэдрэмж та нэг ийм юм болчихж байгаа юм байна. За нэг ийм юм ингээд нэг тийм юм нэг асуудал бол байжгаад ингэчлээ. Энэ асуудал нэг тийм ийм үндслэлтэй ч юм уу те. Жогон спойлер хэлэх гээд байж магадгүй яг. Ингээ одоо тэр спойлерцсан чи яах вэ? Яах вэ? Явгарын киног. Харин бараг дивэн гарын л болчлоо. Тэр хоорондох холбоосыг бол амар сайн ингээд гоё уусаад орж чадсан юм шиг санагдсан. Тэрнгээр бол надад амар гоё санагдсан. Ер нь бол яг ойрын хэдэн жил үтсэн кинонууд дундаас шинэ ертөнц гэвэл дүүн бол хамгийн гоё. Тийм амар алхам хийж чадсан. Дали орж ирсэн шүү дээ. Би ч гэсэн бол хизээч сонсоогүй те юу манхан захан юу дүүн мөн те юу цэнхэр нүдтэй хүмүүс тэгсэн чинь гинт пал гэл нэг чөргөр урт үстэй залуу гарч ирэлтэй танилцуулчихж байгаа юм л та. Тэр бол сайхан байсан гэхгүй. За тэгээд бүтэн цаг ярилцсан байна. Ингээд зочиндоо баярлалаа гэхгүй. Дуусгах нах. Арай л угаана. Эцсийн үг хэлэх үү дээ. Эцсийн үг гэхэр жоохон муухай тий. Жоохон муухай. Амар олон юм ярьсан чинь яг юу хэлэхээ бол үнэхээр мэдэхгүй байна. Хойлоо зөвөр л ингээм системтэй бол ярьсангүй зүгээр нэг сайхан задгаал ярьлаа. Буу халаал дууслаа да. Харин үнэхээр буу халаа дууслаа. Надад бол яг нохооны талаар ярихад бол надад айгу таалагдсан. Одоо энэгээр одоо нохооны талаар гэхин цааш ер нь амьтантай яаж харьцах вэ ч юм уу те ямар нэгэн ядчил нэг эргээд нэг удаа чултгоо бодох байх гэж бодсон. Тийм болохоор яг энэ талаар ярьсанд бол эмтэй ахтаа бол баярлж байгаа. Бас манай хоёр хөөрхөн жижигэнтэй болцсон. Тэгээд ирээдүйн бас тодорхой болох хэрэгтэй ах. Тэр одоо ирээдүй бол надад бол амар харагдаж байгаа байхгүй юу. Яг би нөгөө үе шатад авцсан болохоор хичнээн ингээд зууралцсан ч давах боломжтой гэж хараад байгаа. Харин өөрөөр болвол бид нарыг өөрсдийнхөө одоо энэ амьтантай харьцах асуудлаа яаж хийх вэ? Манай нийгэмд яаж нөлөөлж байгаа вэ? Цаашдаа бид нэр ер нь яг амьтан гэдгээ юу гэж харах юм? Тийм бодолтой болоод үлдчих юм бол ядаж нөгөө хүүхдүүдтэй жоохон мэдрэмж өгөх байх. Тэгэхгүй болохоор яг би бол яг аавынхаа өнгийг дуурайдаг байхгүй юу? Юу? Нохон дээрээ загнахтаа. Хизээж бит хоёр өөр дуугаар загналцдаггүй гэсэн үг. Тэгэхээр хэрвээ би ингээд өөр байгаад байвал миний үгийг тохоо олчихно. Аав өөр байгаад байвал аавын үгийг тохоо болчихно. Тэгэхээр аав лидер учраас би дэд лидер гэдэг үндслээр ингээд дагалдах хэрэгтэй байдаг. Тийм болохоор гэр бүлийн харилцаа ч гэсэндээ амьтан дээр тэгж илэрдэг байхгүй юу? Дээрэс нь би өөрийгөө анзаарсан байхгүй юу нохот тооснос хойш өөрөө хүсээгүй байхдаа би аавын өнгийг автоматар дуурайж илээ. Ингээд нэг ерөөсөө л аав яриад байгаа юм шиг надад мэдрэмж төрж байгаа байхгүй. Гинт ингэсэн чинь эндээс ингээ аав удирдаад байгаа ч юм уу те. Тийм мэдрэмж төрдөг учраас надад ингэж эцэг их маань ингэж нөлөөлж байгаа юм чинь
би ч гэсэн хүүхдүүдтэй эсвэл дүү нартаа тийм үлгэр дуурайл бол үзүүлдэг. Тэгээ амтан ч гэсэндээ өөр ингээ бусад сургалтын дээр ч гэсэн яг амар яг энэ нь өөрөө ингээ нэг үхлийн тойрог шиг эргэлдээд байдаг учраас яг энэ завшааныг ашиглаад амтантай харьцах харилцаа болон амтныг харах өнцгөө багч болтгоо ингээ эргээ харчих юм бол бас бидний амьдралд амар нөлөөлдөг шүү гэдгийг бол нэлээд сайн ойлгосон. Энийг бол айгүй хэлмээр санагддаг. Тэгээд өөр үнэхээр гоё сэдвийн талаар ярьлаа. Хоёлоо ингээд гоё кинонод ярьлаа. Тэгээ энэний талаар бол яриа суул бас хитэн цагч болох байх. Өөр цайдл ярих байх. Ном ороод ирвэл бүр дуусаад байх. Тийм болохоор ингээд том сэдвэр нөгөө жоохон цухас оролцсон учраас бас ингээд гоё хөнгөн мэдрэмж авсан болов уу гэж бодож байна. За баяртай. За. Ингээд дахиад яриа нэг хэлээ.